сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Монголд сайхан амьдрын ээлжлээ эхэлж байна. Өнөөдрийн лайвын сэдэв маань эдийн засгийг сэргээх гэсэн сэдэвтэй. За, эдийн засгаа сэргээхгүйгээр ер нь Монголд сайхан амьдрна гэсэн тийм юм байхгүй юм байна. Өнгөрсөн хугацаанд бол ингээд батлагдж байна. Эдийн засгийг сэргээх маань ердөө л хууль байна. Тийм ээ. Хуулиа бид нэр ингээд улсын их хурл чанартай хууль гаргах юм бол эдийн засаг сэргэх юм байна. Тэрнээс бол өөрөөр бол гадаадын хөрөнгө оруулалт яриад, янз бүрийн гоё юм яриад, уурхаа яриад энэ эдийн засаг сэргдэггүй гэдэг өнгөрсөн хугацаанд бид нар харлаа шүү дээ. Хичнээн их олзууралт, борлуулалт хийж байна. Тэгээд болдгоо. За, энэ лайвын өмнө нэг зар өгчээ. Чухал учраас манай хувьцаа эзэмшигчтэй хурлыг 2026 оны 6 сарын 30-ны өдрийн өглөөний 9 цагаас онлайнаар хийхээр товлсон байгаа. Манай хувьцаа эзэмшигчд бол тэр хурлаа их хүлээж байгаа. Тэгэхээр товыг дахиад хэлчихье. Энэ сарын 30-ны өдөр өглөөний 9 цагаас онлайнаар хийнэ. Бүх хувьцаа эзэмшигчтэй хурлыг. За, нэгдүгээрт нэг юм байна. Хоёрдугаарх нь болохоор тэр өмнөх лайв дээр хүмүүс асуусан нөгөө банк цанк юу болж байна гэдэг банк аавна гэж яриад байсан гэдэг. За, энэ дээр бол бид нар 5 сарын 14-ны өдөр би Монгол банкнд нэг хүсэлт гаргацсан байгаа. За, одоо 20 гаруй хонж байна уу тий. Тэр ямар хүсэлт вэ гэхээр бидний чинь нөгөө хорчол тэгэл тэр банкыг татан буулгацсан л гэснээс өөр юм байхгүй шүү дээ. Мэдж байгаа юм. Тэгээд бид бүхэн болохоор ингээд ямар тушаал гарсныг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд эхний ээлжинд Монгол банкнд би өөрийн гараар бичээд хүсэлт гаргасан юм. Тэр банкыг татан буулгасан талаарх тухайн үеийн тушаалыг надад өгөөч. Яагаад гэвэл би тэр банкыг үүсгэн байгуулагч бөгөөд төлөөлөө удирдах зөвлөлийн дарга байсан. Тийм учраас та бүхэн намайг шоронд хийгээд манай банкыг булаахтаа ямар тушаал гаргасан юм бэ гэдгийг л өгөөч гэсэн багхгүй юу. Энэ бол тийм хүнд асуудал биш шүү дээ. Нөгөө Монгол банкны хувьд бол тэгээ ингээ 20 хэд хоног хүлээгээд ихч тийм асуудал биш. Дохойд ийм тушаал гарсан юм гэж над өгчүүл болоо ахгүй хуулбарыг. Тийм хүсэлтээр хараад би нөгөө эхлэх гээд нь шүү дээ. Яалчгүй миний ажилтай энэ банкны асуудал холбоотой байгаа учраас би эхлээд ажлаа эхлэх гээд тэр тушаалыг л хүссэн. За, тэгэхээр тийм байгаа би хүлээж байгаа. Та бүхэн тэр би бол банка эргүүлээ сэргээнийд итгэлтэй байгаа. Өөр гарц байхгүй. Энэ гарц маань юу гэхээр гарц байхгүй гэдэг маань ирээдүй баг. Улсад хэрв анод банкыг сэргээхгүй бол энэ улсын эдийн засагт ирээдүй харагдахгүй байна. Тийм учраас би тэнийг сэргээнэ гэж яриад байна шүү дээ. Тийм бидний үйл ажиллагааг явуулах би чинь нөгөө их том ипотекийн зээл оруулж иргээд байгаа ш. Жилийн 3%-тэй. 20 жилийн хугацаатай яг олон улсын стандартаар нөгөө хүүн жилийн 3% хүүн гэдэг чинь бид нар нэг хүрэхгүй хуваар тэр зээлийг аавна гэсэн үг шүү дээ. Тэгээд хэрэглэгчтэй гэр хорооллынханд тэр 3%-тэй 100 саяын зээл өгнө гэсэн үг. Тийг ингээд шаардлагатайгаа учраас тэгсэн юм аа. Тэгээ би хүлээж байгаа. Тэрийг нөгөө өмнөх олон хүн асуусан учраас би хариулчихж байна. За, ингээд хоёр зарын чанартай юм ярьчлаа. За, эдийн засаг бол ерөнхийдөө нэг юм ойлгомжтой болоо явцсан. За, яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд миний мэдэх олон томоохон банкуд орж ирсэн Монголд. Том банкуд. Дээр нь
томоохон олон улсын үндэстэн дамсан корпорациудтай харьцаад оруулах гэхлээр тэд нэр үнэндээ манай зах зээлийг тоодгүй. Бид нэр LG, Samsung-ууд тэ Японы том компаниудад ингээд санал тавьж байсан банктай авах үед нь шүү дээ. Тэгэхэд тэд нар бол манай энэ зах зээл гологдоод тоодгүй. Олон улсын одоо тэр томоохон банкуд тэ орж ирж байсан. Төлөөлөгчийн газраа байгуулж байсан, салбараа нээж үзсэн. Ерөөсөө тэднэрт ашиггүй учраас гараад явчихдаг буцаад. Энд бол ямар нэгэн тийм бизнес, хууль эрх зүйн хувьд хаагаад бооцсон тийм бол шалтгаан байхгүй. Тэгэхээр энийг ойлгох хэрэгтэй байгаа юм аа. Бид нар биш үү энийг яагаад сайн мэдээд байна гэхээр за банктай байх үед бол бид бол одоо том үндэстэн дамсан корпорациудын хөрөнгө оруулалтыг оруулах гэж чадаагүй. За бүр LG тэр байтугай тэрбум доллар аваа шингээчхээ гэж гуйсан. Үнэхээр бид нар тэрийг шингээж чадахгүй байсан. Авч чадахгүй байсан. Шингэх тийм бизнесийн орчин байхгүй байсан. Тэрэн шиг тэр банкудад ажиллах тийм орчин байхгүй байсан болоод гараа явсан. Тэ? Дэлхийн тэр том банкудаас Английн, тэ? Германы, тэгэл одоо ер нь Америкийн гээд банкуд бүгд л үзсэн шүү дээ. Тэгээд болоогүй. Тэгэхээр эндээс дараа нь яг би гарч ирээд яасан гэхлээр за нэгдүгээрт батарейны үйлдвэр байгуулъя гэд ярьж ирсэн тий. Японы Panasonic-ийн зүгээс үйлдвэрийг байгуулахад бэлэн байна. Байгуулъя гэсэн. За тэгээд тэрийг бараг жил гараа хөөцөлцөө. Бас л зах зээл дээрээ унсан. Дараа нь машины үйлдвэрийг санал болгосон. Toyota. Тэр машины үйлдвэр байгуулах гал бас нэлээд оролдсон. Бас зах зээлийн хувьд унсан. 3 дугаарт нь төмрийн үйлдвэр, гангийн үйлдвэр байгуулах гад мөн Японы талаас байгуулад өгье гэсэн. Бид нар нөгөө бүхэл талаар үзсэн. Бас л нөгөө зах зээлийнхаа нөхцөлийн хувьд дээр нь тэр нөгөө түүхэн эдийн хувьд ингээд ерөөсө болж өгөөгүй тий. Өмнө нефтийн одоо хайгуулыг ихэж бас болохгүй л байсан тий. Тэгэхээр бид нар бол ерөөсө тийм зах зээлийн хувьд л ерөөсө боломжгүй байгаа юм аа. Тэгээ бид нар чинь бас нэг энэний чинь цаана юм байна. Одоо Японы тийм Нобелийн шагналт эрдэмтнээс бид нар ингээ асуудаг байхгүй юу? За бид нар ингээд бизнес хийх гэсэн юм аа, ийм юу гэж бодож байна гэх. Тэгээ тэр хүн чинь ингээд бидний одоо мэдээллийг аваад судалж үзээд шууд ингэж л хэлдэг. Хадан дээрээс унаж өгөхтэй л адил бизнес хийвэл гэж байгаа байхгүй. Та нар ингээд тэр батарейны үйлдвэр, машины үйлдвэр, тэ гангийн үйлдвэр байгуулах юм бол шууд дампуурна гэж байгаа байхгүй. Зүгээр л өхлөөл ирж ийн гэсэн үг. Тийм учраас бид нар чи ерөөсөө ингээд ийм зах зээлийн хувьд ийм боломжгүй байгаа байхгүй. Гэтэл биш үү? Их хурал дээр дандаа гадны хөрөнгө оруулалт тийм юм яриад байгаа тий. Тэгээ тийм нөхцөл бүрдүүлэн ханган орж ирэхгүй шүү дээ. Энэ зах зээл байхгүй юм чинь. Энд чинь нөгөө манайх ч ердөөсөө дээдлэл нь 35 мянган худалдан авагч гэсэн тооцоо гардаг байхгүй юу? Нөгөө эдийн засгийнхаа тооцоололоор. Тэгэхээр тийм зах зээлд ямар нэгэн бизнес хийх боломжгүй л гэсэн дүгэлт хэлээд байгаа байхгүй юу? Хирошига тэр алдартай нөгөө эрдэмтэн байж шүү дээ. Нобелийн шагналт. Тэр хүн бол тэгээд байгаа. Гэхдээ ерөөсөө болохгүй аж ахуй эрхэлж болно те. Газар тариалан, мал аж ахуй тийм юмнууд хийний үхээс биш үнэхээр бизнес хийнэ гэж утгаж болж байгаа бол олон улсын зах зээл рүү л ор гэж байгаа байхгүй юу? Тийм учраас бид бүхэн олон улсын зах зээл рүү орж байгаа шүү дээ. Тэ? Бидний нөгөө манай компани Архимед Ээлэн компани үйл ажиллагаа олон улсын зах зээл рүү чиглэсэн юм 2-3 том төсөл хэрэгжүүлэх гээд байгаа байхгүй юу? Тэр нь яг 8 тэрбум хүн зориулсан. Тэ? Энэ дэлхийн 8 тэрбум, энэ 3.5 биш 8 тэрбум хүн зориулсан. Ингэхлээр одоо та бүхэн ойлгохгүй л яагаад гэвэл за нэг жишээ 2004 онд тэ та бүхэн хардаа энэ бодит жишээ ярьж шүү дээ. 2004 онд одоо миний хувьд тэ ийм байлаа. Ийм том.
Гэтэл Финланд ийм их юм биш шүү дээ. Ийм жижиг. Тэ. Тэгээд ийм үед миний хувьд юу гэж хэлсэн гүний 70 дуурхай гэдэг маш том нөөц байгаа. Тэр Антарголдын тэр яриад байгаа нөөцүүдийг ярьж байгаа байхгүй юу? Энэ газрын чинь би мэдээд байна гэж ярьж штэ тий. Ягаад гэвэл энэ газар би мэдж जैन энэ хөрөнгө оруулалт татъя ингээд гоё тэр уурхай ажилуулъя ингээд одоо уул уурхайн салбарт дэлхийн тий олон улсын уул уурхайн салбар руу бид орё гэд бидний мэдэлд байгаад нь штэ Анаад банкны мэдэлд энэ газар ийм тов. Гэтэл энэ хажууд энэ Финланд гэдэг нэг ийм 4 км өргөөсөө 3.5 км газартай нэг гадаадын хүн байгаад байгаа. Оюутлогоо гэд. За юу. Ингээд л одоо зах зээл рүү хандж штэ. Орох гэж хахад нөгөө бидний ч нөгөө ойлгохгүй штэ. Ягаад гэвэл тэр үед ч тийм байсан одоо ч гэсэн тэгж боддог. Яг л нөгөө үзмэрч ташцэр ингээд нэг хүн байсан шүү дээ. Ерөнхийлөгчийн үзмэрч гэдэг нэг ингээд бүгдийг далдыг хардаг гэл юм те. Орон баг аригчлөө холбогддог гэд. За энэ шиг л нөхөр гэж бодоод байгаа байхгүй юу. Бас нэг 90 саягийн ганс өөх гэж байсан те. Сүүлд нь нөгөө кино мино хийсэн байсан шүү дээ. Яг тийм хүн энд нэр өөрсдөө мэдэхгүй юм а тэгж боддог байхгүй айцсан. Тийм хүмүүсээр ингээд дамжаад бүгд нөгөө ингээд холихтуулаад нөгөө тэргүүн айцсан. Одоо хүртэл надтай ингээд уулзахаасаа тэд нар тэгж айдаг. Энэ ингээд мэдэхгүй юм яриад байна те. Энэ бол ерөөсөө л яг тэдний л өрөө сунгатал гэдэг. Цаанаа бол бид нар чинь нөгөө шинжлэх ухаан дээр төвчглээд байна шүү дээ бүх юм а. Одоо эдийн засгаа ямар бизнес эрхлэхээ хүртэл байна шүү дээ. Японы бүр те дэлхийд алдартай Нобелийн шагналт эрдэмтнээс асуугаад байна шүү дээ. Бид ингэж болох уу? Ингэх үү гэд. Тэгэхээр тэр хүн чинь хэлээд байна шүү дээ. Хөөе, амиа хорлож байгаатай адилхан шүү. Ерөөсөө болохгүй гэд те. Тэгэхээр манад бол ингээд ийм бизнес хийх юм боломж орчин байхгүй юм байна. Дээр нөгөө хууль эрх зүйн орчин ерөөсөө болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хараа ийм юм тухайн үед 2004 онд миний хувьд шүү дээ 2004 онд тий онны харж байгаас ийм юм хий гэж яриад байгаа байхгүй юу? Тий энэ гүний уурхайг хий гэж ярьж штэ. Тэгэхээр чин тэр үеийн манай улс огт ойлгохгүй байгаа байхгүй энэ чинь. Энэ бол өстой солиорчиж, тэнэгчиж тэгээ бүр бидний юу гэсэн гэж нөгөө энийг чи ашиглаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк чинь наад нөхөр чи одоо ингээд хадгаламж эзэмшдгийн мөнгийг хууль банкны хууль зөрчөөд ингээд баахан бүүмэд газар руу хийгээд байна штэ. Наатахаа зогсоогооч гэдэг байгаа байхгүй юу? Ерөөсөө тэр гадаад талаасаач тийм шаардлагатай нөгөө дотоод талаасаач бөөн хулгайч дээрэмчид тэгэл нийлээл ингээд хорчоол дараа нь одоо болохоор яаж вэ? Өнөөдөр 2026 онд тий оюутлогын гүний уурхай гэдэг бүх асуудал. Одоо Антарголд гэдэг нэг их хурал даяараа гişүүдэн тий нэг ийм бүтэхгүй юм яриад нэг юм ядарсан. Гэхдээ одоо миний хувьд бол шүү дээ. Та нарын оронд байсан бол одоо ерөнхийлөгч юм уу, ерөнхий сайдын оронд байсан болов асуудалгүй нэг авна шүү дээ. Ерөөсөө яриад маргаанч байхгүй. Анхны тэр юун дээр нь хэрэг үүсгээл тий нөгөө лиценз дээр нь тий тэр лиценз дээр нь шүүхэд өгч хэрэг үүсгээл тэгээд эн чинь манай өмч тэр хэсэг гүний уурхай хэсэг. Тэрнээс бол энэ л бол хаалтахгүй шүү дээ. Оюутлогын анхны тэр энэ эхэлж тэр ил уурхайтай бол яриад байгаа юм байхгүй. Энэ л цэвэр Финландийн өмч байсан тий өөрөө илрүүлсэн. Тэр гүний уурхай болоод одоо та нарын яриад байгаа Антарголд бол асуудал шууд шийдэх асуудал байхгүй. Тэгэхээр ингээд жишээ нь инхтер битрийн хооронд өстой өдөр шинэ хоёр шиг ялгаа байгааз. Инхтер бол одоо ингээд энийг ажилуулах хэвээр энийг ингээд ингэх хэвээр гэд бид хоёр чинь нэг хамтран ажиллаж ийсэл ийм юм дээр зөрдөг байхгүй юу. Жишээ нь улс төрийн хувьд ч гэсэн одоо ингээд ерөөсөө нийцэхгүй шүү дээ. Яг нөгөө бодлогын хувьд те. Миний хувьд л тэгж бодож байгаа. Бид нар чадна шүү дээ. Гэхдээ мөнгө л олвол энийг чи хийчих шүү дээ. Тэр арабууд мөнгө өгье л гэжээс тэр үед нь. Арабуудаас мөнгө аваад дэлхийн мэрэгчлэтнүүдийг авчраад
Тэр чинь фриланс хийхгүй шүү дээ. Би хийхгүй шүү дээ. Тэд нэр хийн шүү дээ. Тэр өндөр цалин өгөөл хийлгэн шүү дээ тэрүүгээр. Тэр айхтар үр зээл тавихгүй шүү дээ. Үр зээл. Ийм өөр бодолтой байхгүй юу? Тэгэхээр би энийг юу гэж ярьж байгаа гэхээр яг одоо ч гэсэн та бүхэн ингэж байна. Ягаад гэвэл шүү дээ бидний энэ хууль мойл ерөөсө хаалттай байгаа ш. Тусгаар тогтнолын ашгийг гаргахгүй байна. Бид нар өнөөдөр алт оруулж ирч чадахгүй байна. Валют оруулж ирч чадахгүй байна. Тэ? Ерөөсө хэд оролдлого хийлээ өнгөрсөн хугацаанд бид нар манай компанийн хувьд манайхны хувьд гэхэд бид ингээ гаднаас оруулж ирэх гэж чадахгүй шүү дээ. Хэрв та нар хуулиа тэр Сингапур шиг, Хонконг шиг тий одоо энэ юу шиг болгочих л да энэ Дубай шиг. Тэгвэл 100 тоноор алт оруулаад ирээ л да. Тий тоноор гин килограммаар 100 килограммаар алт оруулаад ирээ. Болно шүү дээ. 100 сая доллар оруулаад ирээ л да гаднаас. Тэгээд эн чинь одоо жинхэнэ чөлөө зах зээл үстэй. Тусгаар тогтнол чинь энд л хэрэгтэй шүү дээ. Тэрнээс хамаг юм хаачаа тий ингээд юм л хийвэл контрабанд гэж шоронд хийчих гээл. Айгүй хүнд биш тийм. Ийм улс гэж байд юм уу тий? Зүгээр буруу юм яриаггүй шүү дээ. Одоо ядаж та нар шүү дээ бодит жишээ хэлнэ шүү дээ. Хонконг шиг тий энэ Сингапур шиг тийш Дубайд бид нар чинь ингээд валют болоод алт хоригдлууллаа гэж яриад байна шүү дээ. Тий? Тэндээсээ ингээд Монгол руу оруулж ирч чадахгүй байна. Бид одоо ингээд оруулж ирээд эхний ээлжинд утаанаасаа салмаар байна тий. Бидний хийх гэж байгаа юм бүр 8 тэрбум хүнд зориулагдсан юм хийгээд байна шүү дээ. Тий. Эндээс эхлүүлэх гэдэг тий. Энэ технологи эхний үр шимийг Монголдо хэрэглэх гэдэг шүү дээ. Тий. Довчхон хэлэхэд Монголоос одоо эдийн засгийн өсрэлтийг эхлүүлэх гэдэг тий. Тийм учраас ерөөсөө энэ эдийн засгийг сэргээх, хөгжүүлэх асуудал ердөө эцсийн эцэд хууль юм байна. Тэ? Бид нар өөрсдөө ингээд яг тогоон дотор нь үзчихлээ шүү дээ. Тэ? Бүр ядчлаа. Яагаад ч болохгүй юм хаалттай улс байгаад байна бид нар чинь. Тэ? Нэг л сайхан чөлөөт зах зээл ярьсан маш аимшигын хаалттай улс. Би ингээ худлаа яриаггүй. Би шүү дээ. Та нар үнэхээр ингээд чөлөөтэй валют тэ алтаа ингээд орох нийч ямар ч одоо цензургүй тэ татваргүй нээч хэлдэг. Тэгвэл 100 кг-аар оролтоо оруулж ирээд алтан валютаа би хийчихье тэ. Тэгээд ихний үйлдвэр байгуулах мөнгө босгочих тэ. 100 сая доллар оруулж ирээд би энэ утаа мата бүх юм чи шийдчихье. Бид тэгэхээр би зүгээр нэг гинт нэг хүн одоо нэг гарч ирээд яриад байгаа биш шүү дээ. Би яриад байна шүү дээ, тэ. Ийм 2004 онд ийм байсан. Би, тэ. Тэгвэл одоо энэс ч 20 хэдэн жил өнгөрчлөө сайжирсан байгаа үстэй. Бүр сайжирсан би. За юу, илүү дуршлагтай, илүү одоо тийм шинжлэх ухаанч болцсон байгаа. Тэр үеэс. Тэгээд одоо харал та бид нар ингээд ийм юмаа ингээд одоо 20 хэдэн жилийн дараа ингээ алдчихаа сууж шít. Одоо тэгээд нэг юм хов хүртэх гээд ядаад ноогдол ашиг яриа сууж байгаа. Тэ? Энд чи бид хийж болох байсан ажил. Бид үнэхээр мөнгөтэй бол одоо тэр дутаадайхан байхгүй ш. Тэр мөнгийг чи бий болгоё гэж. Ингэж эдийн засгаа одоо сэргээ шít. Тэгэхээр надад байна шít. Одоохон ингээ хэлэхэд байна шít. Ийм байна. Одоо яг надад байна шít. Ван хаан тэ жамх хэрэгтэй байна. Надад бол одоо тэр боорч мохла зэвүүд нь байгаад байна. За юу. Одоо тэр илүү чуцаа энэ төр гээд. Тэдэр нь байна. Надад одоо яг л энэ хүмүүс хэрэгтэй байгаа даа байхгүй. Ягаад гэвэл уул нь энэ хүмүүс надад яг хэрэгтэй биш. Ягаад гэвэл би тэр 100 кг-аар орж ирэх алтаа оруулж ирч чадахгүй байна. Нэгдүгээрт 100 сая доллараар тэр Дубайгаас тэнд ингээд төвлөрүүлчихлээ шүү дээ. Тэндээсээ оруулж ирч чадахгүй байна, тэ. Тэгэхээр эхний ээлжинд тэрийг хүлээхлээр
одоо цаг хугацаа алдаад байна. Энэ 100 ч хэмжээтэй бидний тий. Улирал маань хэмжээтэй шүү дээ. Энэ хугацаанд амжуулах ажил байгаад байна шүү дээ. А ийм чадахгүй тэгтээ тэрийг оруулж ирж л таараа яаж хийж байгаа. Яа уун цав орж ирнэ тий аяанда. А тэгэхэд тэр хооронд надад төр тусалчих ийм хүмүүс хэрэгтэй байгаа байхгүй юу? А тэгвэл бол бид бол үнэхээр тэр 8 тэрбум зориулсан юм одоо ингээ эхлэх гээд байна шүү дээ. Дэлхийн хүн төрөлхтөн одоо олзуурлалтын дээр хөгжиж амьдарч байгаа шүү дээ. Олзуурлалт тий. За бид нар ингээд үнэт металл, газрын ховор, юу гэдгийг зис тий. Бүх л юмыг ингээд газар ухаж шүү дээ. Тий. А тэгвэл би энийг болчихё гэж байгаа шүү дээ. Болох юм байна. Бид бол ингээд шинжилгээний үед баталчлаа, нотолчлоо. Энийг бол байна шүү дээ. Бид нар энэ нөгөө хайцсан уур хаанууд байна шүү дээ. Одоо манай хаягдл энэ одоо энэ алт ухаж байгаад янз бүрийн жонч ухаж байгаад энэ төр хайцсан тий. Эрдэнтийн зэс ухаж байгаад энэ төр хайсан хаягдлууд байна. Бүр шороо. Энийг ийм алтан валют болгоё гэж шүү дээ. Эхний ээлжинд. Тэр байгаль орчны нөхөн сэргээлтийг айгүй гоё хий. Тэр заамар сая ингээд хүүхэд энэ тэр нас орж шít 3 наст. Тийм байхгүй. Тэрий чинь цаахан энэ шороог ийм алтуулгая. Тэгээд алтан валют болгоод дэлхийн зах зээл дээр гаргая. Тэ? А нөгөөх нь болохоор энэ ус. Тэ? Бид энэ усаар одоо нэг нефт олзуурлалт тэ? Гэл одоо дэлхийд дээр асуудал байгаас одоо бүр дайн энэс ч болоод ормосын хоолой маалаг бүр дайн болоод байна шүү дээ. Нефт. Өөний чинь усаар орлоо бид тэ? Ийм технологиг дэлхийд нэвтрүүлээ. Бид ингээд 8 тэрбум хүнд чиглэсэн ийм бизнес хий. А энэ гараан дээр одоо яг Ван хаан шиг, Жамуух шиг надад тусалчаач гэж хүсэж байна. Бизнесмэнүүдээс. А надад арт мөн тусалсан. Тэ? Манай хувьцаа эзэмшигч намайг ийм хэмжээнд болгосон гэж би удаа хэлээд байгаа. Одоо тэдний арт мөний өөрөг бол хангалттай тултал нь хийсэн. Одоо тэгвэл манай компаниуд тэ эх оронч зан гаргаад яг энэ шиг яаж би та бүхэнд хэлж байгаа шүү дээ. Та бүхний оруулсан мөнгийг жилийн тэ 30% өсгöd өгье. Гэр баталгаатай. Яг л албан ёсоор орвол би бол одоо тийм давуу эрхийн хувьцаа өгөөл жилийн дараа гэхэд 30%-тэй эргүүлээд өгье. Давуу эрхийн хувьцаагаа ингээд эргээд авна гэсэн үг. А гэтэл та нар яаж вэ? Том бизнесмэнүүд. За худалдаа хөгжлийн банкны хувьцаа авлаа. За 100 сая төгрөгөөр авсан байж та нар тий жишээ хэлээ л дээ. Тэр чинь одоо 50 сая л байгаа шүү дээ. Худалдаа хөгжлийн банкны хувьцааг тухайд 34-оор ч илүү авч ирсэн баха. 34 мянган төгрөгөөр нэг ч хувьцааны үе. Одоо бол 15 автал байгаа шүү дээ. Та нар 50% алдсан биш шүү дээ, тий? Мундаг, итгэлтэй, хамгийн том, хамгийн найдвартай банк л гээд байгаа шүү дээ. Тэгвэл та бүхэнд би ингээд 30% ашиг өгье. Тэгээд та нар мөнгө өсгөн дээр нь надад туслана. Тэ? Тэгэхээр бид нар хүчрхэг болно. Эдийн засгийн хувьд маш хүчрхэг болно бид нар. А тэр үед харин манай тал танаа тал гэд сайхан ялгана шүү дээ. Том компаниудыг. Энэ Монгол улсыг хөгжүүлэхэд хэн нь үнэхээр тусалсан юм бэ гэдэг чинь тэр үед гараад ирнэ. Нэг өсөндөө нэтгэлж байгаа юм шиг боловч яг л тийм болно. Яагаад гэвэл бид маш богино хугацаанд одоо эдийн засгаа сэргийнэ гэдэг шүү. Хүчрхэг болгоно. Тэ? Бидэнд бол мөнгө байгаа юу? Байна. А тэрийг энэ хууль чинь болохгүй байна. Оруулж юусоо болохгүй байна. Тэ? Гэмт хэрэгтэн болгочих гээд байна. А тэр болтол эхний ээлжинд одоо их хурал те төр засаг гэж байгаа юм бол та нар биш ингээд нэг энэ хуулийн дээрээ л ажиллачих л та. Их хурлын гишүүдээ те та нарын энэ гаргасан хууль ерөөсөө балалж байна энэ улс орныг. Та нар ядаж тэр нэг хувьцааны та холбоотой те тэр нэг татвараа тэгэлж тэр татвар чи ерөөсөө ямар ч тэр гадны хүн Монголын хувьцааг сонирх боломжгүй болгочоод байна шүү дээ. Татвар чинь.
Одоо ингээд 20% нийт татврын дүндээ 20% татвар болчиход байна шүү дээ. Тэр хувьцаа ингээд авсан хүнд. Компани хувьцааг одоо ингээд өндөр дүнгээр авъя гэд Монголд орж ирээд авах юм бол 20% татвар. 100 сая долларын хувьцаа авахд 120 сая доллар зарцуулах гэдэг хэн энэ Монголд ирж ингэж хувьцаа авах юм бэ? Тэ? Нэг хүн хувьцаагаа зарах гэхэд бас татвар. Тэгэхээр чи тэд нар чи тэр аргагүй шүү дээ. Тэр Хонконг, Сингапур, тэ Дубайд ингээд юм явуулаад байна шүү дээ. Тэд нар чинь чөлөөтэй байна. Бүх юм чөлөөтэй. Валют аавна, шилжүүлэн чөлөөтэй, алт аавна, гаргана чөлөөтэй. Гэт ядаж тэрийг дуурайч болдгүй юм ч тэ. Тусгаар тогтсон улс юм бол ганцхан энийг л хийчих л дээ. Тэ. Өөр хүсэж байх юм алга шүү дээ. Тэр Илий болоо тэр нэг тэр юу гэлээ нэг юм 93 наадам 390 наадамч шиг нэг дуйлаантай ингээл нэг нийтийг хамарсан л тийм л юм яриад байх юм. Хууль батлагчтай маань зүгээр л та нар биш та алт валютыг ингээд чөлөөтэй ордог л болгоч. За гарахт нь яах вэ юм хязгаарлалт тавьдаг юм байгаа. Орохт нь хаалга нээчихэлдэ. Хаалга ингээд чойжлчоо төгсчээд байж та оруулахчгүй гаргахчгүй. Орхоо нээлттэй гарахыгаа тэр одоо татвараа тавьдаг яадаг тэрийгээ тавь. Орж байгаа юм дээр л чөлөөтэй л байлгамаар. Хувьцаа авч जैन тэр хүн чөлөөтэй. Валют оруулж ин чөлөөтэй. Алт оруулж ин чөлөөтэй. Тэгэл болоо. Хүсгэл юм дээр тэгээд тэр эдийн засгч аяанда болчихно. Тэрнээс бол гадныхан Монголд хөрөнгө оруулаад, үйлдвэрлэл явуулаад тэр чинь болохгүй гэж тэр Нобелийн шагналд тэр том эрдэмтдээ хэлээд дээ шүү дээ. Тийм юм байхгүй. Гадных нь тийм тэнэг юм хийхгүй. Бид нарыг тийм тэнэг юм хийж болохгүй шүү гэд анхааруулаа зогсоогоод дээ шүү дээ. Тэгээд үнэхээр үр дүн тийм бэ. Гадаад талдаа чөлөөтэй, дотоодод болох Монгол болохоор юм болдгоо. Бүх юм ингээ хаалттай. Энэ ерөөсөө үүрэг тэр шүү дээ. Та нарыг мөнгө өгөөч гээгүй, тэ? Янз бүрийн дэмжээд өгөөч гээгүй, зээлмэл гойсгүй шүү дээ. Зүгээр л чөлөөлчихөлдөө та нар. Чөлөөт зах зээлд ийм нийгэмд байгаа бол энэ тийм чөлөөт зах зээлийн төр юм бол бүх юмаа л чөлөөлчих. Ганц хүсэлтэл тэр байна. За ингээд би манай бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Би түрүү ярьсан шүү дээ. Батарейны үйлдвэр байгуулсан бол үнэндээ ёстой баларх байсан билээ. Яг л амиа хорлохтой тулах юм билээ. Одоо бид нар чинь ингээд хамгийн сайн батарей ингээд хийгээд борлуулалт маш тааруу шүү дээ. Харж байгаа үз? Хамгийн хямдхан тий? Энэ одоо дэлхий дээр байгаа цахилгаан цэнэр хөмтлөөрийн хамгийн чанартай сайн. Тэгээ хамгийн хямдхан. Тэгээд ийм байхад биш үү? Юу үйлдвэр яриад байгаа тий? Бид нар энд ингээд угсраад ингээд борлуулах гал ерөөсө борлуулалт таарах. Тий? Ингээд ийм юм авбал манахад байгаа шүү гэд эцэст нь ингээ хэлчихье. Тэр уцуудаар нь утастаа та нар одоо тэр цахилгаан цэнэг хөрөмтлөөр авж болно. Энэ бидний үндсэн ажил. Яг энэ улуугаараа бид нар бол илүү байгаа гэдгээ танилцуулсан. Захилгаан машин болоод энүүгээр бид нар дэлхийд илээ шүү. Бүхэл одоо тэр захилгаан машины тэмцээ уралдаан болоход тэрүүн байрыг авдаг шүү дээ бид нар. Монголчууд манай багийнхан. Тэр байтгаа одоо ингээд баг аврын ачааны машин дээр хүртэл одоо удаа жил дараалал авж штэ. Тэгэл цаана хэм бэ? Монголчууд л байгаа байхгүй юу? Тэгээд Сингапурт компани байгуулсан. Тэгэл авчлаа. Эндээсээ ингээд завгар явуулна, очоод төрүүлнэ. Тэгэд ийм байхад бид нар энийгээрээ бид нар ингээд эдийн засагт ингээд нөлөөлж чадахгүй шүү дээ. Тийм учраас би тэр 8 тэрбум хүн зориулсан бидний алтан валют те энэ 3 том юм яриад нь шүү дээ. Нөгөөх нь одоо энэ газрын ховор болон үнэт металлыг бид бүхэн үйлдвэрлэе те үйлдвэрлэе олзуурлах биш. За энэ энергийг ус үйлдвэрлэе те олзуурлалт биш үйлдвэрлэл. Тэгэхээр одоо энэ байгалаа ингээ сайхан экологийн цэвэр байдлаар нь байлгая гэсэн ийм
зорилго байна. Хүн төрлөختөнд ийшээ орно. Тэртээ тэргүй. Та бүхэн намайг бол одоо тэр юу гинөө те одоо 90 сахийн гаан шүүх дайцэрнж гинөө тэртээ тэргүй биднийг бол хүн төрлөختөн 100 жилээр санан дурсах болно. Тэр бол өөр яагаад гэвэл бидний юмнууд бодит учраас хэрэгж учраас одоо Чингис хаан ч тэр агуу тэр эзэнт гүрэн байгуулад инх тайвныг тогтоосон шүү дээ тий. Тэр худалдааг чөлөөлсөн ингээд дэлхийн худалдааг. Тэгвэл бид бол одоо дэлхийн одоо цаашдаа амьдрах тэр ирээдүг бий болгож өгч шít хүн төрлөختөнд тий. Энэ бидний энэ технологиор хүн төрлөختөнд цаашаа одоо олзурлтыг зогсоох юм а гэж байгаа байхгүй юу? Одоо байгаль дээр хамгийн их хэлбэг байгаа энэ шороо, энэ усаар асуудлаа шийднэ. Бэлэм, эко шийдлэр амьдрах болно. Хоорондоо тулдгаа болно. За ингээд өндөрлөө та.